Дэмжиг гэвэл гэр бүлийн үндсэнд бүхий зөв зөвхийг дэмж. Харин дэмжиж хувийн болон байгууллагынхаа бизнесийг биднээр сурталчлуул. Бидэнтэй холбогдох утас 8866 1045. Гэр бүлийн радиогийн маркетингийн алба. Итгэл бол найддаг зүйлсийн маань бодит байдал. Харагдахгүй зүйлсийн баталгаа мөн. Үнэн үгэнд толгуурлаж амьдэрсэн, үннийг үзсэн, сонсон гэрч нар ярьж байна. Баримт яриа нэвтрүүлэг. Сонсогчдод өрөө мэндийг хүргэе. Монголын Евангелийн эвслийн захиалгад баримт яриа нэвтрүүлэг яг одоо танд шуудаар хүрэхэд бэлэн болсон байна. За энэ өдөр бид Христ итгэгчид учир нь олдохгүй олон урсгал чиглэлээр монголчуудыг төөрөлдүүлж гэнэ гэсэн сэдвээр Үрдэнгийн Христийн чуулганы пастор Түнбаяр хэмээх хэрхэмтэй ярилцахаар урьж авчирсан байна. За танд өрөө мэндийг хүргэе. Та бүхэнд ч гэсэн энэ өрөө мэндийг хүргэе. За сэдвийн үед ойлгомжтой байгаа бах тийм ээ. Христ итгэгчид учир нь олдохгүй олон урсгал чиглэлээр монголчуудыг төөрөлдүүлээд байна уу? Христ итгэл ер нь бол олон урсгал байгаа тийм үү? Дээрэс нь бас гаж урсгал гэж байгаа тийм. Тэгэхээр нэг үгээр танаас зүгээр асууя. Гаж урсгал нь аюултай юу? Мэдээж маш аюултай. Тэгэхээр хэрвээ хинэгэн Христэд итгэхийг гэх юм бол тухайн үеэрөөсөө тийм айгүй ойлгомжгүй тийм ээ эвгүй нөхцөл байдал руу орчих гээд байна л та. Жишээ нь одоо Христэд итгэлээ гэсэн чинь нөгөө гаж урсгал руу н орчуул яах юм те нөгөө нэг аюултай юм руу яваад орчуул яах юм. За яг хөө зөвийг ингэж ялгаж салгаад оллоо гэсэн чинь тэр нь өөрөө бас дотор айгүй олон урсгалтай энэ төр гэд. Тэгэхээр энд бас нэг тийм ойлгомжгүй нэг тийм бүрхэг нөхцөл байдал үүсээд байгаа юм шиг бас ингээ хөндлөнгөөс харахад бол харагдаад байна. Тэгэхээр энэ асуудлуудыг юун түрүүнд шийдэж болохгүй юу? За юуны түрүүнд Христтгэл 2000 жил орчим түүхийг үргэлжилж байгаа. Яг бүү нарийн түүхний ярил тэрнээс ч өмнө л ярина л да. Гэхдээ яг Христийнхэн гэж нэрлэгдээд чуулган үсээд одоо дэлхийд даяар тарж тийм ээ түүхэн дэлгэрсэн 2000 жил. Яг одоогийн байдлаар 3 тэрбум байгаа гэж үздэг. 3 тэрбум дотроо ингээ харах юм бол энэ урсгалууд харин цөөхөн гэж харагдана. Тийм ээ. 3 тэрбумд чинь 3 тэрбум төрлийн шаяг хувь хүн одоо үндэстэн ястан шүү дээ. Тэ. Тэр тоотой харьцуулбал Христтгэлийн урсгал чиглэлтийн толгой ирэхээр бол бас биш л дээ яг харьцангуй цөөхөн. Мэдээж анх Христийн тухай сонсож байгаа энэ нарийн учрыг мэдэхэд бол мэдээж амаргүй. Зөв ихний ээжинд гажуу биш үү гэдгээл ялгах хэрэгтэй л гэж л одоо жоохон хашир байгаасаа л гэж хэлнэ л дээ. Тэгээ нэгэнд гаж биш руугаа орох юм бол мэдээж Христ итгэгчдийнхаа тийм ээ яг зөв одоо яг Библийн дагуу зааж байгаа тэр сүнзүглээнд хамрагдах юм бол мэдээж хэрэг цаашаага яагаад урсгал чиглэлүүд нь жоохон ялгаатай байд юм бэ гэдэг талаар ингээд явандаа ойлгоо явчихна. Тэгээ энэ бол мэдээж хэрэг ямар ч одоо итгэл бишрэл ийм олон хүн талаас орж байгаа юм чи олон янзын ааш аягтай байна шүү дээ. Тэр бол ерөөсөө ойлгомжтой. Тэгэхээр яг тийм нэг ноцтой юм бол бас шүү дээ. Нэг амар толгой эргүүлээд ингээд байгаа юм ерөөсөө байхгүй. Нэгсэнд хүмүүсийн 3 тэрбум хүмүүстэй би харьцуулж ярьж штэ 3 тэрбум толгой эргээд байх юм байхгүй. Хэдхэн он сургаалын хооронд л ялгаатай юмнууд л гарна штэ мэдээж ямар ч үзэл баримтал үзэл санаанд заавал нэг өөр өнцгүүд, өөр тайлбарууд, өөрөөр харах, ярих юм зайшгүй гарч ийн. Энэ бол байдаг л зүйл. Бид нэг бол олон ургалж үзэл гэдэг шиг аливаа он сургаал дотор бас олон ургалж үзэл санаа байдаг. Тэгэхдээ нэг өөр талаас нь бодох. Өөр талаас нь бодох. Тэгтээ гол нь үндсэн жанжин шугамаа те барьж гэнэ үгүй гэдэгтэй л байгаа. Гаж урсгалууд болохоор яг тэр үндсэн одоо жанжин шугамыг санаатаагаар бус тэр итгэл үнэмшлээр дамжуулан ашиг олох, бусдыг төөрөлдүүлэх. Бүр зориудаар те бий болгож байгаа тийм л юм байна.
Тэгс Тэр би яг одоо энэ дээр яг ингэж асуумаар байгаа юм л да. Та түр хэллээ шүү дээ. Сая ч бас нэмэт хэлж байгаа шиг байна. Гаж урсгал бол аюултай гэж те. Тэгэхээр гаж урсгал аюултай гэдг нь заавал хөндлөнгийн хүний нүдээр харах юм бол нэгэсэндээ яг бодит аюул байгаа юу? Эсвэл Христийнхэнд аюултай юу? Эсвэл зүгээр хүний амьдралд аюултай юу? Яг үнэхээр аюултай гэж та бүхэн тэгж харагдуулахыг зориод байна уу? Эсвэл яг үнэхээр аюултай юу? Энэ тал дээр та нэг гоё хэлээч. Ер нь яг гаж урсгалд орсон хүн нэг талаараа аюу тийм фанат болчдөг байхгүй юу тий. Ямар нэг салхи орохгүй тий. Ямар нэг эргцүүлэх юмгүй. Шууд одоо ямар ч тийм бодлохгүйгээр бүр хар цагаан гэдэг шиг ингээд тэр чигээрээ зүтгэждэг. Ингээд нэг юм фанат гэж хэлдэг тийм үү. Нэгсэндээ хит ямар ч тийм одоо туйшрах бүр хит туйшрна гэж ярина л да энийг бүр. Тэгээд ирэхээр нөгөө амьдралд нь үзүүлэх практик одоо юу гэдэг юм бэ? Үйлдэл чинь өөрөө тухайн хүнийхээ эсрэг болоод өөрөө мэдэхгүй ш тэрийг. Тэ? Ямар алстай хор хөнөөлтэй юм татагтаа орцсон гэдгийг мэдэхгүй штэ. Тэр хүн одоохондоо тий. Одоохондоо зөвөр ингээл анх итгээл одоо нэг гаж урсгалтанд орцсон хүмүүс бол мэдэхгүй өөрийгөө юмд орсноо мэдэхгүй л үнэн юм явж яана гэж ойлгоно штэ. Цаад болон ч гэсэн тийм зорилгоор тархийг нургах юм чинь. Тэгээд эцэстээ тэр хүн одоо гэр бүлээс салд юм уу, ажил төрлөө орхит юм уу, нийгмээс нэг салангад болсон нэг юм хэвийн бус хүн бол штэ. Христэлч уг нь бол тийм биш байхгүй. Хүнийг яг тэр байгаа амьдралд нь тусдсан болоод тэр хүнийг яг л урд нь яаж амьдарчсэн тэр юм хэмжээнд нь л аж төрүүлж амьдралд илүү идэвхтэй амьдралдаг болохоос биш нийгмээсээ зожигроод одоо тийм ээ хүмүүн бус одоо сонин юм яриад одоо зарим тохиолдолд яг Монголд бол бүр нэг тийм байхгүй түүхэнд бол тийм тохиолдол гарч исэн бүр одоо нийтээр аймаа хорлох ч юм уу тий тохиолдол байдаг байхгүй юу тэгэхээр энэ тэр чинь ерөөсөй байж болохгүй юм шүү дээ. Хаач аль шашин шүтлэж тийм ээ байж болохгүй. Тийм байдал. Монголд бол арай тийм одоо хүнийг одоо амиа хорлох хэмжээнд нь тэгж мунхруулах хэмжээний гажууд нь бол мэдээж байхгүй. Тэрэг бол олон улстай тэр болсон дээр Америкт ч юм уу те дараад авсан нэгсэнд хоригдсон нэг аюултай гэж тооцчтэй ингээд тэр нь бол мэдээж байхгүй. А гэхдээ хүнийг одоо нэгсэнд тухайн тэр шашныхаа те одоо христтгэлийн одоо гаж урсгалынхаа бүр манкур пол шиг болох хэмжээнд бүр ажилласаа амьдралаасаа гэр бүлээсээ таслагдах хэмжээнд одоо өөр юу ч бодохгүй зөвхөн тэндээ явдаг тийм байдалд аваачдаг одоо ялангуяа сүүлийн үед шин тэнгэр шинэ газар гэж яриад байгаа. Ажил амьдрал гэр бүлээсээ бүр таслагдана гэсэн үү? Тэрний юу гэсэн үг лээ? Одоо тэгэл юуг бол христэрлээ одоо ажил хийгээд ах хэрэг халаа. Тэгээ одоо нэг 144 мянган хүний тоог үцээчихвэл чи тэр хүнд нь орчих хэрэгтэй. Орчих юм бол одоо ингээ юу одоо ажиллаад ах хэрэг алга гэл. Ингээл ажил хөдөлмөрөө хийхэ байлаа. Нөгөө үр хүүхдүүд нь хань ижил нь бүр гайхах штэ чинь юу болчих. Тэгээ хар өглөөгөр ингээл бие судалж байгнал гараа явдаг. Тэгэл гэрийн бараа үздэггүй орой орж ирээл нэг ачи юм яриад ингээл одоо Библи уг нь бол Библи яриад ах шиг байна гэсэн мөртлөө яг Библийн үзэл санааны эсрэг. Тэгээ ерөөсөө одоо юу тэр 144 мянган ариун хүндэн тооцох тэр Есүст нэтэг одоо наад аж төрлөө орих юу Есүс ирлээ. Одоо юу хийгээд ах юм байхгүй. Нэг 2012 та хэд туйшрал гэж хэлсэн те. Одоо тэр чинь л яг яваад шүү дээ тэний ярьж байгаа тийм үү. Тэр хүнийг одоо яаж тэгж амар хэд туйшруулад байна. Монгол хүн ч бас нэг өөрийн гэсэн ухаантай янз бүрийн юмд наачаа юу яриад байгаа юм байхгүй ч тэгээ хэлчих хэмжээний хүмүүс биш үү? Одоо би тэрийг л гайхаад идэв юм дээ. Тийм гаж урсгалд орсон хүмүүс дээр ярихлаар ерөөсө ямар хурдан хугацаанд богино хугацаанд ингэж хүмүүсийг тархийг ингэж эргүүлдэг байна гэж. Би ч хүртэл өөрөө гайхдаг шүү дээ. Яаж тэгж чаддаг байна гэж. Харин тийм үнэхээр гайхдаг. Би яаж ингэж чадж байгаа юм бэ? Тийм учраас энэ бол гарцаагүй аюултай гэж. Тэгээд энэ чинь хэвийн биш шүү дээ. Хэвийн биш болж шүү дээ. Сонин итгээд юм яриад Библи яриад байгаа юм шиг боловч яг Библийн үзэл санааных нь эсрэг юм яриад тэгэл ажил төрлөө орхиол авгаа хөхтөөсөө салаал одоо юуг л Есүс ирлээ юуг л одоо амьдрал дэлхий сүрлээ юуг хийгээд байгаа юм байхгүй. Наадах мөнгө төргөө орхи ажил төрлөө орхи
Чи утахгүй боллоо гэл ингэж юм яриад. Бид нар ч гэсэн Христ ирнэ гэдгийг мэдж байгаа. Ирнэ гэж хэлдэг, заадаг. Өнөөдөр ч ирж магадгүй, маргааш ирж магадгүй гэж хэлдэг. Гэхдээ ирнэ шүү гэж бодож ариун амьдраараа түүнтэй уулзна гэж бодож нэр төртэй амьдраараа түүний өмнө тэ одоо цэг зогсохын тулд улаах юмгүй, ичхэмгүй амьдрахын тулд нэр төртэй амьдраараа, ариун амьдраараа, гим зэмгүй амьдраараа, тэ шуналгүй амьдраараа, шудраг ажиллаараа, авилгал хэл бити ахуулаараа, садар самун бити амьдраалаа гэж сургадаг болохоос биш. Одоо орхи бүх юм хай. Одоо надад ажиллаж хэрэг байхгүй. Одоо ингээ манай энэ Библийн сургалтанд суугаад зогсоод байгуул сурч идэл одоо Иесус өнөө маргаашгүй лээ. Одоо надад орхи. Тийм бид ярихгүй шүү дээ. Тэгэхээр реалтчгүй амьдралаас нь тастаад юм дээ. Тийм. Тэр яг гаднаас нь харахаар магадгүй одоо нэгтлийн одоо хоёр хүн хэрэгэ хэлэлцэх үед ер нь төрүүлж өргөдөл өгсөн тал нь л ингээд нэг хохирогч юм шиг харагдаад байдаг гэдэг шиг тийм үү. Мэдээж та бол одоо Христ итгэлт хүний хувьас ярьж байгаа. Хөндлөнгөөс харж байгаа хүмүүсийн хувьд бол за тэгэл одоо аль нь ч дээрээ гарсан байна тэрэгэл те. Энэ л хор зүгээр Христийн шашны нэг тийм дотоод асуудал болов гэсэн тийм хардталт байгаа дээ шүү дээ. Зүгээр юм дотоодын л асуудал магадгүй зүгээр нэгнийхэн дээр гарахын тулд олон нийтийн сүлжээгээр ярихдаа нэг юм ярьж иж болох юм гэсэн тийм хардталт байх боломжтой. Тэгэхээр энэ Христийн шашны ерөөсөө дотоод асуудал биш үү? Зарим бол тэгж хараад байна. Бүр огт өөр Христийнхнийг сонирхдгүй, Христгэлт хамаагүй хүмүүстэл тэгж бодогдно л доо. Бидний хувьд ягаад гаж урсгалаас болгоомжлоод өөрсдөө Христ итгэждэг болон жирийн хүмүүсийг ч гэсэн болгоомжлуулаа гэхээр алстаа тэр хүний амьдралд айгүй том нөхж уршгүй гар зохирол авчирч байгаа учраас болгоомжлуулаад байгаа байхгүй юу? Тий. Тэгээд бас мэдээж хэрэг эн чин гомдол биднээс ч ирээд байгаа юм биш. Тэр нөгөө гаж урсгалтын орцсон хүмүүсийн нөгөө Христ итгэдэг хүмүүсээс нь гомдол ирээд нь шүү дээ. Ар гэрээс нь. Цагдаад ч хүртэл хандж байна тий. Цагдаас сэргийлэхэд энэ ч одоо юу болоод байна энэ ч одоо хэвийн биш итгэцэн өөрчлөгчлөө гэдэг ингээд яриа явж шít. Тэгэхээр чи энэ чинь бас нэг талдаа бидэнд ч гэсэн хамаатай болчихно нөгөө 1000 өхөр дэвсгээ. Нэг өхрийн өвд дөрвөл 1000 өхрийн дэвс гэдэг шиг гимгүү мөрөөрөө явжсэн бид нар хүртэл одоо буруу хэл ойлгогдож буруу хэлэгдэж шít. Гэтэл бид чинь яг тэрнийх нь эсрэг юмэрээ яваад хаад. Буруу ойлгогдоод ах чинь бас тийм таатай биш. За яг тэр ч яг гол нь одоо гаж урсгалт автж байгаа тэр хүмүүс маань хэвийн амьдралаас хагцж штэ тий. Урд нь зүгээр хэвийн сайхан амьдарч байсан үр хөвгстэйгээ хань ижилтэйгээ ахтуу амар садан төрөл төрөсөд найз нөхөд хамаатан садан тийм ээ. Цаашлаа ажлын хамт олондоо зүгээр сайхан ажиллаж исэн. Нийгмийн нэг хэсэг болоод явж исэн бол. Явж исэн хүн. Гэт одоо хар өглөөгөр босгүй гээл. Яг өглөөгөр бид нар ч гэсэн залбирдаг. Гэхдээ ингээд хоног хоолоо мартаа тийм ээ нойр хоолоо мартаад зогсоолоогүй Библи сураад гал. Тэгэл зөвхөн тэрнээс Библиэс өөр юм байдгүй юм шиг амьдэрдгүй шүү дээ бид нар чинь. Би нэг гаж урсгалын хүмүүстэй ингээд манаас өмнөд ч гэсэн ирээл ярьж л байсан. Би тэгний ярианаас нэг юм нийтлэг юм харсан. Тухайн гаж урсгалынх нь нөгөө өөрийнхөө он сургаалыг батлах юмыг Библиэс яриад байдаг болохоос түүх ярьдаг юм байна. Ерөөсөө түүх мэддэг. Түүх гэдэг нь ямар түүх? Энэ 2000 жилийн Христ итгэлийн түүх яаж явсныг ерөөсөө мэддэг юм байл шиг байна. Аа. Одоо би жоохон шин дэнгэр шин газрынхантай их олон удаа уулзж ирсэн. 1948 онд Израиль бүгд суусан тэр үед нөгөө ийм ахыг гэдэг хүн үзэгдэл авсан гэлээр тэрнээс өмнө түүх байгаагүй юм шиг юм яриад байдаг гэсэн. Хүүгээд Христэн тэгэн чинь ийм түүхтэй ийм учиртай штэ гэхлээр тийм үү бүр гайхаад идэв штэ. Бид нар тийм ярьдаг. Тэр нөгөө Библи тайлах ухаан гэж байдаг юм л да. Ерөөсөө бүх юм чинь Библи тайлдаас эхэлдэг байхгүй юу? Тэр гаж сургаал чинь Библийг буруу тайлбарлаж байгаа учраас үр дүн эцэстээ буруу хорон гарч ирж штэ. Эний чинь 2000 жилийн түүхэнд айгүй олон үйл явдлаар олон тийм этгээд гаж солиотой хүмүүсийн тайлбарууд гарсан учраас Христийнхэн чинь нэг мэдлэг ухаантай болж байгаа байхгүй. За ингэж тайлбарлахгүй маань эн чинь буруу юм байна. Эний чинь тусад нэг тийм Библи тайллын ухаан хэрэмнүүт гэдэг нэрэлтэй тийм тайллын ухаан байдаг. Тэр ухааны дагуу бид нар ингэж Библийг бас тодорхой зарчим гаргаж ярина шүү дээ. Тэр зарчим дээр үндэслэж бид нар Библийг тайлбарладаг. Энэ тухай бүр ор тас байдгүй юм байна. Ярьдгүй юм байна.
Зүгээр л тэр нөгөө үндэслэгч нь ингэж тайлбарсан бол тэр нь үнэн гээ. Нэг хүн ингэж хэлсэн тийм учраас манай нь бол би ингэж итгэж байгаа гэж хэлнэ гэсэн үг тийм. Тэр нь болохоор нөгөө Библийг өмчөм өөрийнхөө батлах, өөрийнхөө ярьж байгааг батлах нөгөө ишлийг төвөрлээд тэргээ ярьдаг байхгүй. Та тэгээд тэр хүмүүс одоо эн чи юм учиртайгаа хэлэнгүүд тийм байж таа би өстө төрөлдөж явж гээд тэг болохгүй нөө. Ер нь ховрдоо тэгж байгаа хүн. Гэхдээ яг арай нэг олон жил багш баг сургуулийн багш хийжсэн, багангийн багш хийжсэн нэг 60 орчим насны их ч ирж ирсэн. За. Тэр бол жоохон бодож исэн миний мэдгээр. Тэгээ наад яг шин тэнгэр засгийн газрынхантай би ойрхон байсан гэж ярьлаа шүү дээ. Тэднэртэй их уулзч учирч исэн гэдэг утгаараа. Тэгээ Монголд нэлээ хамгийн хөдөлгөөнтэй л байна л да. Хамгийн идэвхтэй байгаа. Тэр утгаараа би их таардаг. Тэгээд тэд нар чинь нэгж л байгаа юм л да. Ийм анхи гэдэг нэг үндэслэгч байгаа үхшгүүгээд итгэж байгаа. Би бүр гайхаад байгаа юм шиг. Тэгээ тэр 10 жилийн багш харин жоохон бодож илээ. Үгүй таны нүдэн дээр л 48 онд цэл залуухан 30 эдтэй залуу. Гэ түүхийн нэг тэр хүний харалт анги их нэртэй боллоо. Ингээд нүдэн дээр ч хөвшрөөд байгаа шүү дээ. Одоо ингээд 80 эдтэй өвгөн байна шүү дээ. Тэр хүний биологийн процесс нь өөрөө тэр хүнийг залуугаас хөгшөрж яах гэдгийг харуулад байхад яагаад та нар үхэхгүй гэж бодоод байгаа юм. Харин бодож байгаа. Тэгэл нэг удахгүй нас орно шүү дээ. Тий. Тэнгууд нөгөө хүн чинь бод нэрээ тийм юм уу гэж байгаа байхгүй. Тэг би гайхаад байгаа байхгүй. Тэг эн чинь багангийн багш, дунд сургуулийн багш байсан хүн. Тодорхой хэмжээнд дээд босралтай хүн. Яаж явахаараа хаавсан тэр солонгос тугааныг өвгнийг үхшгүү гэж бодд юм бэ. Тэгээ нүдэн дээр нь тэр хүн ингээд тэдэн төрсөн ингээд түүхэн зурагтайгаа байна шүү дээ өөрөө. Тэгээ хөгшөрцөн өвгөн ингээд яриад ингээд номлож хахад би бүр үнэхээр гайхаад байгаа юм чи. Яагаад тэр хүнийг үхшгүү гэж бодоод байгаа. Өнөөх нь өөрийгөө үхшгүү гэж тайлбарлаад байна шүү дээ. Библиэр өөрийгөө би бол одоо тийм юм гэл хэлэх юм байна тий. Тэгэж би өөрөө ч хүртэл гайхаад байгаа. Яаж ингэ. Тэгээд тиймэрхүү юм ярингууд хүмүүс тэрэнд нь итгээд тэгээд тэр хүний одоо яриад байгаа янз бүрийн үзэл суртал за одоо нийгмээсээ тусгаарлагдаад гэрийнхэн дээрээ битээ очмоч гэд хэлчихдээ юм байна шүү дээ тий. Ер нь маргаал тийм юм болж байгаа. Тэрнээс нь болоод ерөөсө гэр бүлд асуудал үүсээд. Нэгэсэндээ хүний амьдрал ерөөсө яг бодит хохирол учирж байна зөв. Тэгж шүү дээ. Миний мэдхээр нэг эмэгтэй хүүхэд хэмээл амьдарч байсан яг. Тэгээд л өглөө гинтл гардаг болсон. Өглөө 5 гээл 6 гээл. За. Хэдэн сар тэгж явсан. Нэг юм сураад л байна, яваад л байна гэсэн. Тэгээ нэг сургалтанд суугаад байгаа. Сургалтанд суугаад яваад байгаа. Стогоо сургаал сургалт гээл яваад. Тэгээд нөгөөд нь явсаар гад нилээ гүндгэрээд гингод ажилласаа гарч. Чи гэр бүлийн орлого байхгүй болчих шүү дээ тийм үү? Тийм шүү дээ. Нөхөр нь гомдлтын байгаа шүү дээ. Аав гэсэн үг л дээ. Үгүй чи юу хийгээд байна гэсэн. Аав нь тэр эмэгтэй нөхөр нь. Тий одоо охин түүхээ ярьж шүү дээ. Манай ээж одоо ингээд зөв. Тийм юмд ороод ингээд хинтээ ингээд өглөөгөр яваал гэсэн. Хар өглөөгөр босоол. Тэгэл нэг юм сураад байна. Гой сургалтанд яваад байна л гэдээсэн. Сүүл рүүгээ сонь юм яриад ажил мэжлээ би хийхэ болоод яагаа хийхэ болчих гэсэн чи одоо энэ ажлын хэрэг алга. Одоо Есүс юуг мөдгүй ирлээ. Одоо 144 мянган ариун хүний тоонд орохгүй боллоо. Одоо нэг 30 мянган үлдлээ. Монголоос одоо тэд хүн үлдлээ. Та нар бушуухаар одоо энэ ажил мэжлээ хэрэг алга гэдэг юм. Үгүй юу идэж амьдрах юм тийм ээ? Орлого цалин цагаагүй яаж амьдрах юм? Наач бүр хүмүүсийг сүрдүүлж шүү дээ тийм үү? Тэгэхээр эн чинь зүгээр тухайн гэр бүлд бол нэгдүгürt нөгөө эхнэр нөхрийн хэвийн харилцаа байхгүй болж байна. Ээж хүүхдүүдийн хэвийн харилцаа байхгүй болохоос гадна гол асуудал нь тэр хүн тодорхой айлдч бас тодорхой хэмжээний ашиг орлого тий. Цэвэр одоо эдийн засагт нөлөөлж штэ юм чи. Тийм. Би одоо 30 жил христийн суглаанд одоо хамрагдаж явж байгаа хүн. Тий. Манай суглааны үрдэнгээ гэдэг олон одоо бол 200 орчим хүмүүс явж байна. Гэхдээ тэдний бид нар бол тэр хүмүүсийг ажил хийл гэдэг л болохоос биш. Ажлаасаа гар. Тий. Одоо болохоо байлаа ажил хийж тэгж байгаа. Харин ажилтны хүмүүсийг бид нар зэмлдэг байхгүй. Юу хийгээд ажил хийхгүй яваад байгаа юм. Яаж болгоод байгаа юм. Яаж ингэж олон удаан хугацаагаар ажилгүй явж болоод байгаа юм. Яагаад хүмүүсээс гуйж амьдраад байгаа юм. Төрөл төрөгчдөрөө тэ даалгуулаад ахту амарсатандаасаа. Ягаад хүмүүсийг шимж амьдраад байгаа юм. Яг баг тийм. Тэгэхээр хүний амьдрал яг бодит хохирол учруулж байгаа учраас энэ бол яг зөвхөн христийн шишний дотоод асуудал бол биш.
Бэ. Харин хүмүүсийн эсрэг нэг аюул занал гэдэг утгаар нь та тайлбарлаад байна шүү дээ тийм ээ. Тэр утгаараа осолтой болчихж байгаа. Яг хөө мэдээж нарийн он сургаал нь ороод тэгэхээр дөнгөж Христийн тухай сонсож байгаа хүмүүст бол хэцүү л дээ. Гэхдээ яг хөө бүр хэллээ шүү дээ. Айлч шишин шүтлэг айлч үзэл сурталт нэг заавал юм фанат гаж итгээд юм байдаг. Тэр итгэл нь исламын шишний тухайд би сонсч ил байсан. Би нөгөө манай талаас Христ исламын имам байж байгаа Христ итгэсэн хүн ярьж байгаа байхгүй юу? Тэр хүртэл өөрөө болгоомжлуулж хэлж байгаа. Исламын шашны 1% нь л та нарын тэр ойлгоод байгаа шиг бөмбөг дэлбэлээд байгаа хүмүүс ээ. Бүх исламч бүх мусульманч муу хүн биш шүү дээ. Тэгэхээр мусульманч 2 тэрбум байгаа тий. Дэлхийд дээр 1.8 орчим тэрбум. Тэрний чинь 1% нь л тийм нөгөө энэ тийм бөмбөг тислээд тий. Тэр нь бас гаж урсгал юм биш шүү дээ тий. За бараг ислам дотор нэлээд тийм хит фанат буюу хит одоо тэрс үзэл юу гэдэг юм бэ? Хит фанат гэж л да. Юу фанат гэдэг чинь л фэн гэсэн үг. Фэн дотроо бүр ямар ч тийм хар цагаан бодох санах юмгүй тийм ээ ямар салхихгүй тэгээд ерөөсөө ингээл битүүмжлэгдсэн зөвхөн тэрэндээ л итгэдэг тэгэл ингээд явж байгаа тийм хүмүүс аахгүй. Тэгээд бид нар бүх мусульманчуудыг бөмбөг тесэлдэг хүмүүс гэж ойлгож болохгүй шүү дээ яг өндөө бол. Тэгтэл тэр 1% те 1% хүрхгүй шахуу тэр нэг юм хинээтэй нөхдүүдээс болоод ингээл бид нэр ойлгохдоо мусульманчууд бол ингээл энэ тийм дайн хийж идэг бөмбөг дэлбэлж хүмүүс гэж ойлгож байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бас аюултай гаж урсгал байна шүү дээ. Манайх ч гэсэн яг тэгж харагдаж байгаа. Гаж урсгалууд учиргүй бөмбөг тэслээд байхгүй ч гэсэн. Чин буддизм авун шингэрэг гэдэг нэг байсан шүү дээ. Японд тэд нар чинь бол 90-ад оны үеэр үлээ те метрон дотор хортой хийццаад бас илээд үний амьд бүрлээ штэ. Тэр бол буддизмын бас гаж урсгал гэх юм уу да буддизм ингээ шинтөд холилдсон. Тий. Иймэрхүү. За энэ бол бүр нийгэм бүр аюултай бүр экстрим бүр хитрхи хүний амь насанд хүрсэн аюултай. Одоо үзэгдэл байна штэ. Манайхан дотор ч гэсэн байсан. Гэхдээ Монголд бол арай тийм экстрим аюултай хүний амин шууд хүрдэг юм бол баг. Гэхдээ алсуура хүний амьдралыг өөр үеэр хохироож тийм гэр бүлдэн давхар хамаарал үүсгээд хохироож байна шүү дээ тий. Гажууд байгаа. Тэгэл болгоомжлчул тэгээд ер нь дотгошоогоо бол нэг урсгал чиглэлгээд байгаа юм бол зүгээр л нэг юм. За урсгал чиглэлийн талаар ойлоос дараагийн асуултан дээр яриа л та. Тэр тэндээс болгоомжлчул зүгээр гэж та хэлээд байна л та. Одоо энгийн хүмүүс яаж болгоомжлох вэ мэдэхгүй шүү дээ. Одоо аль нь гаж аль нь юм уу гэдгийг ерөөсөй ойлгохгүй шүү дээ. Одоо ямар сэжүүр байх юм. Энэ дэр ямар ч аргагүй юм шүү. Ер нь бол хин төрүүлж одоо яг итгэхийг хүслэх зүгээр хин төрүүлж ярьсанд нь л итгэхээс өөр аргагүй болох юм шүү. Ер нь магадгүй яг уу бас нэг жоохон эвгүүтэд ирэх юм бол нэг ялгаж салгаж болох юм те. Наа чинь биш байна гэж. Тий. Ер нь жоохон болгоомжтой байгаарай л гэж би хүмүүст хэлнэ. Гэхдээ нэг хүнд чинь бас нэг мэдрэмж байдаг л гэж би боддоо штэ. Нэг эхэндээ гой сонсогдож хагаад явандаа нэг хүн мэдэрдэг штэ. Энэ нэг л биш байна гэдэг. Нэг хүн дотор нэг дуу аваа байгаа штэ хүн өөрт нь. За энэ нэг л биш байна гэж. Хэрвээ тэгээ мэдэрч эхлэвэл та ер нь асуух хэрэгтэй эргэн тойрны хүмүүс. Ямар түүхтэй яа хизээ бий болсон хаанаас үүсэлтэй ямар цуглаан те христийн ямар урсгалын гэдгийг бас та сонирхоо судалчих хэрэгтэй гэж би хэлмээр байна. Одоо яг би бол нэг олон цуглаан мөглөө сольж яваад байсан хүн биш болохоор хэдэн жилийн өмнө нэг манай хоёр эгч нэг юм сүлжээний ямар орчлоо л доо. Тий. Намайг чинь татаж хангаагаал нэг сургалтанд суугаадах гал суулаа. Тий. Тэгээд энд нь очоо би хэрүүлээгээд. За. Юу гэж хэв? Гүг чинь тэр үчиглээ нэг хүнээс 300 мянга аваад машин авдаг байхгүй юу нэг тэр нэг. За. 2013 14 үед нэг тэр үеийн хүмүүс нэг мэдэндээ. Нэг тийм манай хоёр их чарч. Тэгээ намаа сургалтанд суув. Давид хүчээр шахаа очлоо. Сонсоод л шууд ойлгож байгаа байхгүй. Энэ чинь нөгөө эсэх юм байна. Лойр эсэх юм байна. Ойлгох гэдэг юм тий. Тэгээ ойлгомжтой. Тэгээ би босч ирээд тэгээ бараг зааж сүүндээ хэрэлцсэн шүү дээ. Тэдний нүдэн дээр нь шахав. Та нар юу яриад байгаа юм? Энэ хүмүүсээс 300 гавна.
ямар ч цаашаа бизнес хийх байхгүй. Ямар ч хөрөнгө оруулалт байхгүй. Одоо энэ хүнд нэг 9 саяар байшин авч өглөө. Дараагийн энэ олон хүнийг яаж авах вэ? Дараагийн хүнийг л хийсвэлнэ шүү дээ. Тэгээ олон үйлсүүлээд тэднийхээ мөнгөөр өөрөө машин авч унаад Маа тийм ийм улаан үрийн хэсэг юм байгаа байхгүй юу? Тэгээд олон хүн хохирсон тэр үед тэгээд мэдэрч штэ би шууд сонсоол ойлгож штэ энэ чинь буруу байна. Энэ биш байна. Нэг л биш байна гэдэг. Тэрнтэй адилхан одоо нэг Христ итгэлийн тухай яриад нэг сүм мөнд очлоо. Тэгжэл танд нэг хүн байна да энэ чинь нэг бас мэдрэмж төрнө. Нэг л биш байна шүү. Энэ нэг л нэг амьдралаас тасархай юм байна. Нэг л сонирн байна шүү. Би анх цуглаанд ирэхдээ энэ хүмүүс нэг л өөр байна гэдгийг мэдсэн. Гэхдээ надад айгүй дулаан мэдрэмж төрсөн байхгүй. Айгүй тийм баяр хөөртэй. Тий. Тэгэл би тэр цуглаанд яваал тэгэл өнөөдөр хүртэл явж байна. Миний хувьд сүнс мэдрээд штэ хүний сэтгэл санаа мэдрээд байна. Энэ нэг л биш байна. Нэг л бид нар нэг хүнтэй анх уулзж хахад нас мэдэрдэг штэ. Нэг энэ нэг хүйтэн хүн байна. Нэг л нэг юм хотлаарай тань. Тэгэл нэг ялангуяа одоо насан турцсан хүмүүс ахмад хүмүүс их туршлагатай байдаг шүү дээ. Би ингээл жишээлбэл одоо ч гэсэн хүмүүс хэлдэг залуу хүмүүс үерхэж байгаа. Та нар нэг үерхэж байгаа хүмүүсээ нэг аав ээжтэй танилцуул та. Цаадуул чинь нэг юм хэлэндээ гэдэг. Тэгэл нэг аав ээж нар нэрэл одоо мэддэг шүү дээ. Тийм ээ. Одоо миний хунаад охин чи их сайхан хүн байна шүү гэл ингээл аав нар хэлдэг шүү. Эсвэл наач биш шүү гэлээ. нэг л биш шүү гэл те миний хүн наад юм их за миний охин наад хүү чи их сайхан нүдэн дуулаахан сайхан залуу гэл. Тэгэхээр нэг ах トゥ нар амар сайхан тэр бол ингээд дандаа хоёлаа мэдрэмжийн талаар яриад шүү дээ. зарим талаараа энэ хэрэгтэй. За. Ял одоохондоо бид нар нөгөө дөнгөж Иесус Христийн тухай сонсож байхад ямар ч мэдээлэл байхгүй ш. Гаж урсгал, уурсгал юу ч мэдэхгүй ш. Тийм хүн яаж болгоомжлох вэ гэж би яриад байна те. Бас ингэж болох юм шүү. Хэрвээ хин нэгэн танд одоо за та одоо аюултай нөхцөл байдал байна. Нэгэсэндээ одоо удахгүй Есүс ирэх гэж байна. Та нар өөрөө хэлсэн шүү дээ. Тийм ч одоо болохоо байлаа шүү. Та одоо наашаал ирэхгүй бол болохоо байлаа. Гэж хэлэх юм бол нэгэсэндээ таныг сүрдүүлэх юм бол тий наадах чинь. за энэ бол ингээд гаж гэдэг нь ойлгомжтой байна тийм үү. За дээрэс нь тоо мотой холбоотой асуудал ярих юм бол одоо цөөхөн үйлдэлээ та одоо ороод ингээд гүйцлээ мүцлээ гэсэн тийм Христ итгэлд бол байхгүй зү. Байхгүй. Тийм. Тэгэхээр яг тийм тоо мо тантай ярих юм бол. За тэр бол яг яалтчгүй таныг хүлэгтэж гаж урсгал руу оруулах гэдэг байна. Нэгэсэндээ таны амьдралд аюул занал бодит хохирол учруулах зүйл рүү оруулах гэдэг. Та бол хохироод дуусна. Эннээс ерөөсө хол байх хэрэгтэй, зүхтаах хэрэгтэй, цагдаад өгөх хэрэгтэй. Зөв үү? За дээрэс нь таныг гэр бүлээс нь холдуулах юм бол за гэр бүлээ орхио одоо эндээ л ерөөсө анхаар гэж хэлээдэх юм бол энэ бол байж боломгүй зүйл байна. Энэ бол нөгөө нэг гаж урсгал байна гэсэн. Энэ гурван юу байж болох юм бэ? За дээрэс нь нэмээд бас хүн сонсоод үзэхээр нэг тийм таны хэлснээр нэг мэдрэмжийн хувьд те нэг юм сонирн байгаад их юм бол бас ингээд сэрэмжиж болно гэсэн үг байна шүү. Тэр нь нэмээд хэлэхэд хит таныг ингээд татаж хангаагаад баян тасралтгүй ингээл наашир гээл те явъя гээл манай цуглаанд очиж манай ингэж хит улаарч ивэл та болгоомжлоор. Би яг хүмүүсийг цуглаандаа ураад авчихыг хүсэж байгаа. Гэхдээ хизээж ингэж хүчилж байгаа. Хэнийг ч ингэж албатай ч юм уу айлгаж юм уу эсвэл бүр улаан цай ирүүлэх гэж чичирхгүй. Таныг өрнө. Баяр маяраар өрнө. Яг нь жилдээ нэг юм уу хоёр удаа л өрнө. Тэгээд айгүй халуун дотн өрнө. Тэгээд та татгалцуул ойлгоно. За ойлголгүй яах вэ. Тэрнээс таал ир одоо л ирэхгүй болохгүй. Одоо л нэг үзчих гээл нэг тэгээд хүүхд урж байгаа юм шиг. Тэхгүй шүү дээ. Одоо гоё баяр болно. Ингэж татаж чангаах юм бол тэрнээс юу болох юм бэ те. Бас нэг ийм юм яваад идэм шиг үлээ шүү дээ. Бас манай их нэр тохиолдсон. Нэг групп чатанд оруулаад. Групп чатанд оруулангуудаа тэр дотор ингээд видео колл хийгээд тэгээ нэг хүн яриад байна. Тэгэл одоо тим гэж бас л нөгөө таны хэлж байгаа тийм сүрдүүлгийн шинжтэй те. Тиймэрхүү юм яриад за ингээд таавал энэ тэр гэж юм яриад байна. Тэнгүүд өвөн чи одоо сони юм яриад байна гэл тастаал гарлаа. Нэг мэдхэд дахиад тэрэнд нь оруулсан байт юм байна. Тэгээ тийм маягаар татаж чангаагаад ах юм бол энэ бол гаж урсгал мөн үү? Ер нь тэгж хэлнэ. Христийнхэн ер нь тиймэрхүү юм хийх үү? Хийхгүй. Тийм групп чат маань групп чат байхыг үгүйсэхгүй л дээ. Олон сая хүн дотор, олон мянган хүн дотор байж болно. Гэхдээ ингээл таныг бүр ингээл ангуучилж байгаа юм шиг. Үгүй гэдэгт нь үзтгэхэд байхгүй юу те. Зүгээр хүнтэй эрүүл ухаанаар л ярина үстэй сайхан эрүүл ухаанаар. За та яаж нээж ийн одоо юу гэдэг нь те. Тэгэл одоо юу санал болгож байгаагаа хэлнэ тийм ээ.
Тэр маягаар л явна гэсэн үг үстэй. Тэгээ ер нь тэгэл араас нэхэл ингээл нэхэл хатуу ингээл үзээд байна гэдэг чи. Ер нь зүгээр зөвхөн Христ гэлтгүй ер нь бизнес ч гэсэн эвгүй шүү муухай шүү тийм үстэй. Зүгээр танд ингээл нэг сонирхгүй байх чи нэг утсан гээл байнг санал болгоод байвал ямар вэ? Тийм үстэй. Та үнэхээр сонирхгүй тэр утсыг да Samsung ч юм уу Nokia ч юм уу тэ юу чи та тэр төрлийн утсан дургу багтал баян ирээдвэл ятраг яшигтай байдаг шиг Христийнхэн үг нь бол тэгж улаардаг. Тэгж одоо хүнийг муухарлаж бүр ингэж баян тэр мэдээлэлээр ингээл өмгдөөл ингээл тат чангаадгүй шүү. Би бол тэрэн дээр яг хөө мэдээж сайн мэдээг дуулах Христийн тухай дуулах гэсэн учраас тань руу хандан ярина хэлнэ урина улаан цаа чичрээл өстой бүр хойноос ч бүр ингээл бүр хідэн сар жилээр чинь нэг жилийн 2 хөл ядаргаа болохгүй шүү. Жилийн 2% тэ зээл байна гэд зүтгэхэд идэх хүмүүс шиг бол биш л байна тий. Тэгэхгүй шүү. Ер нь тэгжээвэл та ер нь манаатлах байсан ч гэсэн би хэлнэ. Тийм хүмүүсээ тавал болооч хэл гэж хэлнэ би шүү. Тийм хүмүүсээс бол хол явуул гэж хэлнэ юм. Тийм хүмүүсээс хол явуул гэж би жирийн одоо энэ сонсож байгаа хүмүүс би хэлнэ. Болгоомжл гэж хэлнэ тийм хүмүүсээс. Тийм үстэй. За тэгэхээр нэг ийм асуудал үүсээд юм л да. Хэрвээ хэнийг одоо Христэд итгэхийг хүслээ гэх юм бол ямар ч байсан за гаж урсгалын хувьд нэг иймэрхүү байх юм бол ингээ болохгүй юм байна гэд бодчихлоо. А гэтэл яг Христ итгэл дотор ороод ирэнгүүт яг нэг толгой нэрхээр олон урсгал чиглэл байгаад байна. Тавал түрүү хэллээ л дээ толгой нэх ирэхгүй дээ гэж. Гэтэл ийм олон юм байна гэдэг чинь яг аль нь гэж бодогдсон шүү дээ хүнд бол тий. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр энэ одоо баг юу яагаад байгаа юм шүү. Нэгэсэндээ та эдийг буцаагаад нэг тийм ам асуулах юм болгоод байгаа юм биш үү? Угаас л дотор юм олон байна шүү. Би санаж 92 онд анх Христ гэж яхад манай нэг настай ах одоо хэлээгач болцсон л доо. Зэрэн дашгаад уйлаа тэр маань бүрээд анх Библи орчуулж байсан нэг тийм хүн байдий. Надаас өмнө бүр коммунизмын үед Христ гэжсэн байхгүй юу? Би сандээ. Тэгээ нөгөө чи их баярлаа намайг Христ гэсэн гэдэг амар баярлаа. Тэгснэ нэг асуудаг чи ингээд протестант үсттэй гэдэг. Анхудаа тэр хүнээс протестант гэдэг үг сонссон. Тэгэхээр би хүнээс мэдэхгүй байна. Тэгээд явандаа өөрөө судлаад тэгээд би протестант юм байна гэдгээ мэдчихэж байгаа. Гэтэ энэ нэм одоо амар сүртэй аимшигтэй биш. Зүгээр түүхэн уншаад бидний хүмүүс протестант гэж нэрлэдэг юм байна гэдгийг л ойлгочихж штэ. Тэгээ явандаа ингээд сураад яваад явсны дараа ийм алгаатай байна. Одоо жишээлбэл бид нар усан баталгаа хүртэх ёслол үлддэг л дээ. Библиэлд ч байдаг баптизм мөртэй гэж байгаа те. Усан баталгаа Христ итгэснийг нь баталж одоо ёслол үлддэг. Тэрийг бол жишээлбэл зарим нь бол заавал голд хийгээд усанд булхуулах хэрэгтэй гэж үздэг. Зарим нь болохоор үгүй говь цөлд усгүй газарт бол усыг орлуулаад толгоон дээр нь тусаач болно гэж үздэг. Энэ практик юм ялгаа байгаа шүү дээ те. Нэг нь бүр гарцаа байхгүй. Яаж заавал усанд хийх ёстой гэдэг нэг үздэг хүн байна уу ингээ хатуу үзэлтэй тийм хүмүүсийг бид нар энэ баптист үзэлтэй хүн гэж хэлчихэж байгаа юм. Баптизо гэдэг үг байхгүй юу? Тэр нь болохоор заавал нэг голд хийх ёстой гэж. Адил тэрийг заавал тэгэх шаардлагагүй. Жишээлбэл хэвтрийн өвчтөй хүнийг яах юм? Заавал барьж чад усанд хийх юм уу болохгүй шүү дээ тий. Тэгэхээр бид нар тэр хүнийг усаар төлөөлүүлээд ус авчираад толгоон дээр нь тусаагаад тэгэхээр энэ бол зүгээр аргачлалын асуудал. Усан баптизм яа нэг ёслол гэсэн үг юм уу? Тухайн ёслыг яаж хийж байгаа вэ гэдэг аргачлалын асуудал байна шүү дээ. Энэ дээр зөрж байгаа болохоор бид нар урсгал чиглэлгээ явуулчих байгаа. Зүгээр иймэрхүү юм дээр зөрнө. Иймэрхүү юм дээр зөрнө. Тий. Жишээлбэл одоо бид нөгөө эдний зоог гэдэг Есүс бидэнд хэлэхдээ талах дарс өөрийнх нь цусыг бэлэгдэж өөрийнх нь биеийг бэлэгдэж талах дарс гэдэг. Өөрөө Есүс нас урахаас өмнө шав нартайгаа хооллохдоо зааж үлдсэн. Тэгээ намайг ирэх хүртэл та нар энийг хийж байгаарай гэж загсан. Тэрийг бид нэг сардаа ч юм уу зарим цуглаан бол улиралдаа нэг зарим жилдээ нэг. Энэ чинь зөвхөн хугацааны асуудал байгаа шүү дээ. Шинэс чиг ямар учиртай гинэ? Намайг санаад яагаад Есүс загнамаа цовдлогынхаа урд шөнө 12 шавтайгаа дагалдагчтайгаа сүүлчийн зоог бариад тэг зоогон дээр талах дарсыг аваад энэ талах бол миний бие намайг идэхтэй үнийг дурс намайг санаж яваарай. Талах идэхтэй намайг санаа. За энэ бол дарс. Энэ дарс бол миний цус. Та нарын төлөөх урсах миний цусыг дурсалж байгаа шүү. Үүнийг уугуулгандаа дурсалж байгааг ч одоо бэлэгдэж гин гэж. Бэлэгдэж гин шүү, сануулж байгаа шүү гэж. Тэрийг бид нэр цуглаанууд одоо хүртэл талах дарс гэдэг энэ ёсол нэг ёсны ёс зан шил үлдэж гин гэсэн. Гэтэ энэ Библиэлд байгаа зүйл.
Одоо Есүсийн хийсэн үйлдэлийг санах зорилгоор санах зорилгоор тэр загалмайтаар бидний төлөө те цовдлогдож насаас тусаа урсгасан гэдгийг санахын тулд үлддэг нэг төрлийн одоо зан ёс заншил гэх юм уу да зан үйл гэх юм уу. За ямар ч ихтгэл бишрэлтийн зан үйл байгаа шүү дээ. Тэгээд энийг зарим нь 7 хоног болгон ням гараг болгон хийж гэн, зарим нь сардаа нэг хийж гэн, зарим нь улиралдаа нэг хийж гэн, зарим жилдээ нэг хийж гэн. Ингээд ялгаа нь энд л байгаа. Энийг бид нар уурсгал болчихно гэж байна. Тэгэхээр урсгах чиглэлээс ялгаа бол иймэрхүү юм дээр л практик ийм энгийн юм дээр. Яг бол Библи аль хэр давтамжтай хийхийг хэлээгүй. Тэгвэл дурсаж яваараа. Талхтар сэтгэлтэй дурсаж яваараа л гэж хэлсэн. Тэ? Хамтаараа цуглаад алхтаарсаа хамт идэнэ. Тэгээс би зүгээр гэрийнхэндээ идэх тухай биш шүү дээ. Цуглаад цуглаа хийж явахдаа бид талхтаарсаа хамт хуваалцах үедээ эсэг дурсах тухай ярьж байгаа. Гэтэ хэр давтамжтай хэдийн хугацаанд гэдэг би хэлээгүй. Тэгэхээр эн чинь газаасаа болчихж байгаа гэсэн. Тэгэхээр ч одоо 7 хоног болгоо хийх юм бол 7 хоног болгон цуглаан дээр очингуудаа сайхан дар сууж байгаа гэсэн үг юм. Яг нь айхтар нэг ууж идэж согтхын тулаан биш шүү дээ. Нэг жижигхэн хундаг ингээд дарсыг төлөөлүүлээд амсаад идэг жижигхэн талхан амсаад ингээд зүгээр бэлэгдэл болгоод тэгэхээр мэдээж тодорхой ёс зан үйл хийж байгаа. Манай цуглаан бол сардаа нэг удаа. Тий. Гэх мэт нэг иймэрхүү энгийн практик. Өөрөөр яг үндсэн онос сургаалт нөлөөлөхгүй. Тэр одоо практикийн жоохон ялгааг дээр л бид нэр тэрийг урсгал чиглэгээл ялгаа. Жоохон нэгнээс өөр вэ штэ. Би ингээд одоо сар болгон хийж тэд нар улиралдаа нэг хийж байна. Миний хувьд жоохон өөр харагдаад байна штэ. Тэгэхээр нь би тэднийг нэрлэж чинь үстэй. Тэгээд сард нэгийнхэн нэгийнхэн ч юм уу те. Тэрэн дээр нэр өгсөн байна шүү дээ. За тэгэл ойлгочих хэрэгтэй. Тэгэхээр нөгөө хүн анх цуглаанд ирсэн хүн тэр цуглаанд сардаа нэг хэд юм манайх улиралдаа нэг хэд юм байна. Тэднийх жилдээ нэг хэд юм байна гэдгийг л ялгачих ойлгочих болно. Ягаад тийм байгааг нь тайлбарлахад л ингээл ойлгох. Тэгвэл би одоо нэг чухал зүйл асууя л да. Урсгал чиглэлүүд хоорондоо өрсөлдөгчд мөн үү та хэд? Үгүй дээ, ер нь юунд дач өрсөлдөх үү? Манай урсгал бол өстой лаг гоё олуулаа шүү дээ. Танах бол өстой айгүй цөөхүлээ энэ төр гэж ярихгүй юу? Үгүй тийм байхгүй. Хин нэг хүн Христэд итгэлээ гэхэд өөр урсгалын цуглаанд очих юм бол тэднийх рүү очих юм. Манаа төрөд ирэхгүй гэж бодохгүй юу? Үгүй. Яг бизнесийн зарчим тэр тийм бол манайх руу энэ гэсэн байхгүй тий. Зөв. Гэхдээ яг хөлөгтэй зарим өөр хүмүүс хувьдаа тийм бодолтой юм байхыг үгүйсэхгүй. Ерөнхийдөө бол тийм шаардлага байхгүй гэсэн. Нөхцөл яасан ч гэж өрсөлдөх юм билээ. Урсгал чиглэлтэй бол ерөөсөө өрсөлдөгч биш. Харин гаж урсгалтай бол бүр дайсан гэж үзсэн. Зөв. Дайсан ч байх вэ? Тэдл Христийн эсрэг дайсан юм да. Хүмүүсийг л одоо хэвийн бус амьдрал руу нөхтөлж байгаа. Хүмүүст хор хүргэж байгаа гэдэг утгаараа. Энд бас л одоо нийгмийн хорт хавдар шиг л байхгүй юу? Нэг өвчнөл гэсэн үг байхгүй нийгэмд өвчрүүлж байгаа. За тэгэхээр урсгал чиглэл бол тийм нэг толгой эргээд ялгаж ядаад ах юм бол ерөөс байхгүй гэж л би хэлнэ. Тэр энгийн хүн бол ерөөс аль нь ч явсан болно гэсэн үг. Болно тийм. Зүгээр л зөв буруу гэдгийг л ялгах хэрэгтэй. Тийм. Зөв буруу гэдэг дээр нь анхаарчих юм бол бусд нь бол том асуудал биш. Аль нь ч байсан нэгэсэндээ юу гэдэг өрсөлдөгчийн нэтэр нэг англи мангл гэсэн юм байхгүй юм шүү дээ тий. За яг нь жишээлбэл би манай цуглаан жишээлбэл би олон байнга явж байгаа учраас намуухан аялгуун дуртай намуун дуу муу дуулдаг тий бурхнаа хүндлэхэд. Жишээл би Африкийн нэг улсад очиод ингээд одоо аялд маяваад юм ажлын шугамаар яваад тэр цуглаан тэгэхээр Африкийн соёл чи өөр үстэй бөмбөр бичигнээд байна шүү дээ. Надад жоохон тавгүй л ах баг. Тий тавгүй зөв. Урсгал чиглэл нөр учраас тэгж өөр дуулаад байна гэсэн. Өөр дуулж байна тий бас соёл нь нөлөөлж чинь тий тухайн. Тэнгууд нь би тэр Африкийн тэр цуглаанд над тавгүй бол би тэр цуглаанд тэр нутагт нь хайжгаад зөв мөртлөө миний одоо темптэй миний мөргөлийн сайхан 50 тийм нөхцөл би очиод залбираад мөргөл үлдэхлээ. Асуудал байхгүй шүү дээ. Тийм л нэг жоохон танд нийцч гэнүү нийцгүй юу гэдэг л юм яригдана үхээс биш. Он сургаалын хувьд бол адилхан юм чинь. Энтэйгээ чи юундаач өрсөлдөх үлээ. Түрүүн та нэг хальтхан дурдаад өнгөрсөн одоо Библиэлд ихэр давтамжтай хийхийг мэддгүү учраас одоо 7 хоногт нэг хийх үү яах вэ гэдэг одоо тийм ёс заншлын тал дээр ингээд зөрчдгөө гэж хэлсэн.
Тэгэхээр яг Библиэлд бичигдээгүй учраас тиймэрхүү асуудал гараад идэв юм. Ер нь бол Библиэлд за энэ нь яг зөв шүү гэд тодорхой хэлсэн юм байдаггүй гэсэн үг. Яг үндсэн одоо онос сургаал дээр бол маш тодорхой хэлнэ. За. Энэ бол амьдралын асуудлыг шийдэж штэ. Ер нь бол тэгэл ойлгочих хэрэгтэй. Жишээлбэл Иесусыг бид исламынхан болон еврей шашнаас еврейгээс юугаараа бид христийн ялгаатай гэвэл Иесусыг бид бурхан гэж итгэж байгаа. Иесус гэдэг түүхэн хүнийг бурхан гэж итгэж байгаа. Тэр хүн цагламай цовдлогдоод амьлсан гэж итгэж байгаа. Гаж урсгал энийг үүсгэнэ. Урсгал чиглэлүүд болохоор энийг зөвшөөрнө. Тэгэхээр гаж урсгал гэдэг бол яг үндсэн сургаалыг л зөрчөөд байгаа тийм мушгиж байгаа, гажуудуулж байгаа тийм ээ зориуд санаатай болон санамсаргүй байдлаар гүтгэж байгаа тийм. Ер нь бол санаатай гал дөө ашигын зорилгоор Христийн итгэлийг гуйлж шүү дээ бүр зориудаар. Энэ бол гаж урсгал. Энэ бол үндсэн суур юм нөхгүй юу? Суур юм зөрчиж гин гэсэн үг. Байшингаар бол одоо байрлахын тийм фундамент ороод гин гэсэн үг. Урсгал чиглэл гэдэг бол байшингийн цонхон баруун харах уу, зүүн харах уу, цонхон порчтой байх уу, порчгүй байх тухай юм байхгүй. Тэгэхээр нэгсэнд би зүгээр зүүрлж хийж байна тийм. Иесусыг бид нар бурхан гэж итгэж байна. Надтай адилхан итгэж байгаа юм бол миний хувьд бол адилхан ханддаг. Зөв. Энэ бол Библиэлд маш тодорхой. Энээс няцаж болохгүй, энээс бодож болохгүй. Гэтэл одоо түрүүн би хэллээ л да нөгөө саяын тэр эзний зоог болон тэр одоо саяын түрүүн хэлсэн заа жишээл магтан дуу. Эзнийг магтан дуулаарай л гэж Библиэлд хэлсэн учраас яаж дуулаараа уртын дугаар дуулах уу, богийн дугаар уу гэдээ хэлэхгүй шүү дээ. Тэрийг бол тухайн соёл өөрөө шийдэж явчихна. Зөв. Библи бүх юмыг мэдээж яг тэгдэг гэхгүй. Гэхдээ маш чухал үндсэн тухайн хүний амь амьдралтай холбоотой өөрөөр тэр хүн мөнхийн амьдралыг авах гэдэг шүү дээ. Христ итгэснээр Бурхны те мөнхийн улс үе бидний хэлдгээр деваажинд очих гэж шүү дээ. Тэр хүн хувь амьдралаа Иесус Христээр дамжуулан тэр хүн нүглээ улааж гэмөглөөсөө хэлтэрж Бурхны хүүхэд болох ч жоон хамгийн чухал байхгүй юу? Тэр бидний Христ итгээд байгаа учир шалтгаан нь ерөөсөө энэ. Тэр энэнийг зөрчихгүй байх хэрэгтэй. Энэ дээр бол Библи маш хатуу яг та хэлж байна. Ингэж итгэж болохгүй шүү. Иесус бол Бурхны хүү гэж итгэх ёстой шүү. Эний чинь бол Библи яг хэлээд байна. Энийг бол зөрчихгүй юм бол бид нар гаж гээд. Харин Иесусыг одоо үгүйсгэж өрөөд бүр том юмар нь оролдох юм бол энэ нь бол гаж урсгал. Тий. Урсгал чиглэл бол ер нь энгийн юм дээр л энгийн зүгээр би хийсэн бүр бараг практик. Одоо энэ миний зарим соёл мөн зарим ард хүмүүс чанга сордог байж магадгүй. Чимээг уудаг гэж магадгүй. Тийм ээ. Тэгэхээр энэ хоёрын ялгаан дээр л за энэ бол чанга уудгийнхэн шүү. Тийм ээ. Энэ чимээгүй уудгийнхэн шүү гэдэг шиг л байхгүй. Урсгал чиглэл бол яг л энийг л хэлж байгаа. Тэгэхээр энд нэг юм буруу ойлголт ерөөсөө үүссэн гэсэн үг байх нь шүү дээ. За Христийнхэн бол өөрсдөө урсгал чиглэл бол том асуудал биш. Энэ бол ерөөсөө л янз бүрийн ёс заншлын ялгаатай байдал. Нэг зарим зан үйлээ өөрөөр хийдэг учраас ингээд ангилдсан тийм л юм гэж үзэж байна. Гэтэл өөр хүн харахтаа энэ Христийнхэн ч өстө амар болон урсгал чиглэл өстө учир нь олдохгүй холиан бантаа ерөөсөө бие биентэйгээ өрсөлдсөн хүмүүсийг татах гэсэн нэг бизнесийн байгууллага те. Тэгээд цаагаараа юм сүлжээ явж байгаа. Тэгээ одоо энэ чингэн тэрэнч тэгнэ гэж хүмүүсийн амьдрал том юм амалж хүмүүсийг оруулах гэсэн тим юм байна гэж тэнд яаж хардаад байна. Тэгэхээр энд ерөөсөө нэг буруу ойлголт байна. Яг нэг ойлголтын зөрүү гараад ирсэн байна шүү дээ. Тэгэхээр яагаад ийм үсэд идэм бол энийг ер нь одоо хэн гаргаад идэм бол мэдээж дахиад нэг гаж урсгал ярих. Гаж урсгал угаасаа Библиэлд нь ч байдаг. Гаж урсгал гарна гэдэг хэлсэн байдаг. Гаж урсгалын Библиэлд байдаг гэж юу? Үгүй Библиэлд гаж урсгалууд гарах тухай яг урдаас хэлчихсэн зөгнөсөн гэх юм уу те хэлсэн байдаг. Тэгээд Иесусийн шавнар дараа нь цагтлавчээд гаж урсгалын тухай бас бичиж байгаа шүү дээ тэр үеийн хүмүүстэй. Тэдний санал нэгдээд байгаа нэг юм нь болохоор тэд хомхой ашигын төлөө Христ итгэлийг гуйлна гэж. Хомхой ашиг гэдэг бол тэд бизнес болгож шүү дээ тодорхой хэмжээнд мөнгө олох хэрэгсэл болгож хүмүүсийг бонхруулж мөнгө олгож. Гаж урсгал үүсээд байгаа нэг шалтгаан энэ. Ашиг олох гэдэг шүү дээ. Тий. Яг тэгэхээр тодорхой хэмжээнд Христ итгэл бэлэн байна шүү дээ. Тэд нэг онол сургаал нь тодорхой, ном суртал нь тодорхой, бүх юм тодорхой юм дээр
нөхдүүд амбицлж хагаад жоохон өөртөө тохируулаад өөрт ашигтай байдлаар мушгаад өөртөө мөнгө олохын тулд ашиглаж штэ. Энийг бол ер нь баг бүх шашин шүтлэгт хэрэгэлдэг гэж би ойлгож байна. Тэ. Би нэг дэлхийгээр аялдаг нэг Украины нэг юу гэдэг чинь зоос юу лээ. Нэг тийм нэвтрүүлэг байд юм да. Зарим хүмүүс үзсэн баг. Нэг аяллаа цаг шиг. Аяллаа цаг шиг да. Сүлдүү тоо юу гэдэг. Тэн дээр нэг хинди шашинтай хүмүүс нэг годамжинд харж байгаа байхгүй юу? Нөгөөдөл нь ингээд зураг мураг ахуулаад ингээд амар сүсэлцэн нэг юм лаглаг. Тийм санвартан шиг хүмүүс байгаа байхгүй юу? Тэд нартэй зураг мураг ахуулж байгаа байхгүй. Гэхдээ тэр хүн айгүй зүү хэлж байгаа байхгүй. Энэ бол жуулчд зориулсан хүмүүсээ гэж. Жинхнүүд нь энд байдгүй. Нөгөө уул хатанда залбирлаа хийгээд. Тэ. Одоо хинди шашны одоо тэр нөгөө гүн сүсгтэн хүмүүс нь одоо яг тэр нөгөө тэдний үзүүлээд байгаа хүмүүс нь жинхнүүд нь болохоор энэ хүмүүсийн дунд ингэж байхгүй. Тэд нар уул хатанда агуу дотроо бясалгаа сууж байгаа. Жинхнийг олж очивгүй тэдний уул хатан руу очиж үзэх хэрэгтэй. Энэ бол дуурай амьлууд нь мөнгө олох гэж байгаа. Тэ? Жуулчдын нүдийг байсгаж тийм болгож байгаа тийм юм. Тийм. Жирийн жуулчин хүмүүс ойлгож штэ. Жинхнүүд нь ийм биш ээ гэдэг. Гэхдээ жинхнийг дуурайж байна. Тэгээ хамт зураг авахулж байгаа. Нөгөөд нь мөнгө авч байгаа байхгүй зураг авахлаа. Тэгээ энэ чи ямар шашинд байгаа юм бохоггүй. Өөрөөр хэлбэл ихтгэл бишрлээр дамжуулан хөрөнгө мөнгө л олох гэж штэ тэр хүн. Тэг. Жинхнүүд нь бол хэдэж тийм хийхгүй. Жинхнүүд нь хүнийг ажлаас нь гаргахгүй. Ажил хөдөлмөрлөг загнах нөхөөс биш. Одоо Есүс юу ирлээ бүх юм ойр хай гэж ихгүй. Авгаа хөгт сал барь гэж хэлэхгүй шүү дээ. Тэгэж тэгэхгүй. Бас цэрэг мэрэгт бити юм уу гэдэг. Тийм хүмүүс байгаа тий. Яхоо виднес хүмүүс тэгж байгаа тий. Цусан дайм байгаа. Чи цусаа өгч болохгүй. Цусаа доонорлж болохгүй. Доонорлж болохгүй, цэрэг тавьж болохгүй гэл ингээд заа. Тусал памтагийн маддаг хийлгэж болохгүй гэдэг үгүй юу? За тэрийг бол нарийн сайн мэдэхгүй байна. Ямар ч ийм хүмүүс гэх юм уу итгээд ийм заахгүй шүү дээ. Жинхнүүд нь оргууд нь хизээ шүү дээ. Ориг юмны хажууд үргэлж дандаа тийм хулихан байдаг шиг. Тэр хулихуудын зорилго бол оргийн дуурайж яваад тэднээс дундаас нь л ашиг олох гэдэг юм байхгүй. Тэгэхээр тэдгээр хүмүүс одоо гаж урсгалын хүмүүс Христ итгэл бол өөрөө ингээд айгүй олон урсгалтай Христийн шашин. Маш олон урсгалтай. Тэдний нэг нь би гэж ойлгуулах гэж тийм юг гаргадаг гэсэн үг. Одоо нөгөө шин тэнгэр шин гаргаад зарахын тухай саяхан нэг сургалт явуулж байгаа байхгүй юу? Солонгост. Тийм тэр сургалтанд орсон хүмүүсийг гаргадаг, тусалдаг тийм байгууллагад ажилтдаг хүн гээд саяхан нэг 2 сарын өмнө манай сургалт дээр сургалт явуулсан. Оны өмнө. Тэгээ би тэр эмэгтэйгээс асуухгүй юу? Ер нь ингээ шин тэнгэр шин газарт барьсан хүмүүсийг тэр гаж услаас нь салах амархан уу гэсэн чи. Хэрвээ манай сургалтанд одоо биднээс тусамж бол уул амархан гэж байгаа. Яагаад үгсч бид нар хэдхэн зураг л үзүүлчихдэг. Ямар зураг үзүүлдэг? Фото зураг, бодит, тэшгүй видео үзүүлж. Тэгэл нөгөө хүмүүсийн нүд нь нэгддэг. Тэгэхээр би гайх штэ. Яаж гэсэн чи. Ийм анх гэдэг тэр нөгөө үнслэгч хэлж байгаа тийм. Тэр хүн нөгөө Есүсийн хэлдэг шиг би Есүсийг үгэлцэн байхгүй. Үнэг хүртэл нүхтэй тийм ээ. Тэнгэрийн шууд үүртэй. Тэгэхээр би яах вэ? Хүний хүү бол Есүс өөрөө хэлжсэн. Хүний хүү сонсч ирсэн үг шүү. Тийм, хүний хүү би бол ийм шүү. Өөрийг нь дахахыг хүссэн хүнд анхааруулж байгаа байхгүй. Чи намайг даах гэж байна. Би чи хорон гэргүй шахуу хүн шүү дээ. Чи хэнийг дагаж байгаа мэдэж гэнэ гэсэн утгаар Есүс энэ үг хэлсэн баг. Тэнгууд нь ийм ахаа өөрийгөө яг тэрийг хэлж байгаа. Би бол ингээд орон гэргүй шахуу хүн яриад байгаа. Ингээд ингэж номлож чинь өөрийгөө одоо магтчих штэ тэр олон сүсгтнийхээ өмнө би бол би амар ядуурсан те би ингээд би сүгийг ашиглаад ингээд. Тэнгууд бодит байдал дээр нөгөө чинь гинийхээ үйлчлэгчээр ингээд хөлөө угаалгаж байгаа те гольф тоглож байгаа. Гэртээ ямар баян байдгийг ингээд үзүүлчих. Зөв. Тэр нүд нь нэгдэж нөгөө хүмүүс чинь. Сургаал дээр нөгөө хүн чинь туйлын ядуу бараг яста бараг л би орон гэргүй шахуу хүн гэж ярьж ирсэн хүн чинь. Мангар том эдлэнтэй мангар том хагастай. Шөө ингээ гэрийнхээ үйлчлэгчээр ингээ хөлөө угаалгацсан ингээ тансгалцсан үгэн ингээд.
Тэр сүсгтнийхаа мөнгөөр тэгэд хансгалж байна. Энэ дээр болохоор би ингэ тийм амар ядуу гэж яриад. Аа. Нөгөө сүсгтүүд нь тэрийг харуулахгүй үзүүлэхгүй юм чинь. Тийм л гэж ойлгоод нөгөө өвгнийхээ хайрлал нүд ивэм гэл ингэж бичсэн чинь. Тэгээд солонгос чи ийм юм байна л да. Одоо Монгол солонгос хэлж байгаа байхгүй. Дараа нь бид нар юу үзүүлдэг вэ гэхлээр зураг мургийн гэхлээр жоохон эргэлзэн шүү дээ. Одоо маань эвлүүлсэн юм үг гин тэ. Тэгэхээр бид нар бүр интернетээр зүгээр тэр хүний регистрийг байгаа юм чинь. Тэгэхээр тэр хүний хөрөнгө гараад амар энгийн юм тэд нар хийдгүй шүү дээ хэлээд байгаа байхгүй. Нөгөө ийм хаус төгөл тэгээд тэр янз бүрийн хүмүүстэй ажил маань юм шүү. Орцсон хүмүүстэй. Тий. Ийм анхыгийн нэр дээр байгаа өв хөрөнгнүүд юм. Эдлэн газар одоо юу гэдэг нь хөрөнгө оруулалтын мэдүүлгийг хардаг. Огцсон мөсцөн тий. Солонгос дурын хүний ялангуяа олон нийтийн одоо улс төрчийн хөрөнгийг шалах эрхтэй байд юм. Зөв. Энд чинь хөгжсөн орн чинь тийм ээ шүү дээ. Манайхан бол нуудаг одоо авилгатай төвийн газарт нөгөө улс төрийн албанд орохтой мэдүүлдэг шүү дээ. Хөрөнгө мэдүүлдэг. Тэр энийг зарлж өгдөг. Тэр хөрөнгийг чинь дурын солонгос хөрөнгө шалах хэрэгтэй юм ээ л да. Зөв. Тэгэл ийм анхи гэдэг хүний регистрийн дугаарыг хийхэд л гэл гараад. Тэгээ тэрийг шалгадаг л нөхдөд байгаа байхгүй. Зүгээр л тэрний хүний Библийнх нь тайлалт нь итгээл, тайлбарт нь итгээл мадаастай ядуу манай энэ махыг бол ийм одоо ядарсан өвгөн өстой. Бидний төлөө ингээд гэсэн. Тэгээ манай маягаар энэ үннийг харуулад тэр янз бүрийн бид үннийг үзүүлдэг. Амьдралаасаа тасраад байгаа хүмүүсийг хөөе болоорой наач одоо ийм хүн шүү, таныг хүлэгтээд шүү гэж харуулж болох юм биш үү те. Тэгээ ямар үрдэн гарах вэ гэхээр 10 хүнээс 9 нь буцна гэж юу? Одоо энэ гаж урслаас болдог гэж. За. Үгүй ойлгомж шүү дээ тэгвэл те. Авг нь айгүй амархан шүү дээ инээгээд байгаа байхгүй. Одоо солонгост бол ингээд танд дэмжигчнэр бол цөөрж байгаа. Гэхдээ бид нар шиг одоо тэр гаж урслаас гаргадаг сургалтыг одоо бараг л сатаны те одоо муу ерөөсөсний орших газар гэж айлгадаг тэр хүмүүс биднийг бити ирүүл гэж бөө юм болдог. Тийм учраас биднээс цухтдаг тэр хүмүүс нь гаж урсгалын хүмүүс. Албаар нэг тэр чинь ирчих юм бол ухаар чинь гээд монхог байлгах гэдэг шүү дээ. Байлгах гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ нэг аав ээжтэй нь ярьж байгаа нөгөө тэд чинь нэг арайч зөвшөөрүүлээд ороод ирэхтэн. Зүгээр бид нар бол аюу амархан шүү дээ. Зүгээр хідэн зураг ийм ах яаж амьдрдгийг харуулаад өөрийнх нь нүдэн дээр компьютераар ийм ахыг регистрийн дугаараа ингээл ямар хөрөнгөтэй вэ гэдгийг та нараас ханд авсан цуглуулсан өргөл хандвар те юутэй болсон бэ гэдгийг харуулхад л зүгээр нүдэн нэгддэг ягаад гэвэл тэр чи туйлын ядуу гэж ойлгодог байхгүй. Өөрийнх нь номлоос тэгээ ойлгоцсон хүмүүс. Факт барин тэгэнгүүтээ яг иймэрхүү гаж урсгал гэдгээр одоо нэг христийн шишний тоонд багтах гэж Христ итгэлч одоо өөрөө юм айгүй олон урсгал чиглэлтэй. Тэрний нэг нь одоо энэ шүү гэсэн тийм ойлголтыг нийгэмд төрүүлдэг гэсэн үг байх нь шүү дээ зөв. Тийм. Тэгээд манайх бол хамгийн үнэн шүү. Олон дотор манараад ах хэрэггүй. Манайх л хамгийн туйл юм шүү. Чи сайн нэг баахан жагсаалт хийсэндээ ингээ хэлжээвэл аюултай шүү гэд хэлжсэн шүү дээ. Энэ гаж урсгалыг мэддэг бол бас тийм шүү. Зөвхөн манаа цуглаанд л аврагдана. Зөвхөн манайх л хамгийн туйлын үнэн гэж яриад байвал өсөлтөө. Би бол хүмүүс сайн мэдээ яриад та хамгийн ойрхон гэртээ ойрхон байгаа цуглаанд яваарай гэж хэлнэ үү? Гэхээс биш. За манад л ирэхгүй бол хэцүү дээ. Тэгжээч тэгэхгүй. Тэгж хэлэхгүй. Гэхдээ манай сүмд өрөөл баярлна. Тэгэхээр мэдээж би хамгийн түрүүнд өөрийнхөө сүмийг санал болгоно. Манайхын дэвдээ. Тэгээ манайх Сүхбаатар дүүргийн төлгөөнөөр ажууд байгаа юм чинь. Хаавс нисэгт байгаа, хаа байгаа баян тийм ээ одоо хошуун багнуурт байгаа хүнийг би хинцээ сүмдээ ирэхгүй штэ. Та хамгийн ойрхон цуглаанд яваараа. Би бараг зааж өгнө. Тийм нэртэй цуглаан байгаа шүү. Монголын Евангелийн эвсэлт нэгдсэн ийм цуглаан байдیں۔ Та тэнд очиороо тийм нэртэй пастор байгаа шүү. Очиороо гэдэл зааж өгнө. Тэр одоо Евангели гэдэг нь ямар учиртай юм бэ? Одоо Евангели бид нар шиг одоо Монголд 4-500 цуглаан байна. Тэд нар чинь нэгдээд одоо холбоо олж байгаа хгүй юу? Одоо Евангелийн эвсэл гэж яриад байгаа шүү дээ. Тий. Тэр нь Евангели гэдэг нь зөв юм уу? Энэ эвсэлд байгаа нь зөв. Тэгэхээр бас Христ итгэгч би цуглааныханд хэлдэг. Монголын Евангелийн эвслээс зохион байгуулсан хурал уулзалтанд очиод очоорой. Гэтэ яг хуу Евангелийн эвслийг нэрийг бариад наад гажуучин бас ашиглаж магадгүй учраас жоохон болгоомжлороо. Гэтэ ер нь бол Монголын Евангелийн эвслийн логотой албан ёсны арга хэмжээ байвал та нар бол нэг айж зэрвээд авах юмраггүй. Гэт бас хэлчихнэ.
Энэ болохоор одоо ингээд зөв цуглуунууд нь эвсэл байгуулсан гэдгийг нэрлэж байгаа юм байна шүү дээ, тий. Тэгэхээр одоо нэгсэндээ бидний дотроо бол яг ялгах одоо нэг боломж нь тэр байдаг байхгүй юу? Монголын эмгэл эвсэл зохиос арга хэмжээнд та нар оролцуулах зүгээр шүү гэдээ хэлчихэд бол хүмүүс бид энэ бол дотроо бол бид нэг гажуудыг ялгахад тусалдаг л юм. За баярлалаа. Тэгэхээр гаж урсгалыг ер нь шулуухан хэлэхэд бол эд бол цэвэр христчлийг бизнес болгож байгаа, ашиг болгохыг хүсэж байгаа юм шүү. Тэгээ та бүхэн хин нэг бол ашиглахыг л хүсэж байгаа. Тийм таныг ашиглах чинь ашиг орлогыг таны залуу насын чинь ашиг орлогыг чинь эрүүл мэндийн чинь ашиглаж өөртөө ашиг олж хайж байгаа хүн бол гаж урсгал шүү. За баярлалаа. Тийм энэ үсээс болгоомжлж яваарай л гэж би одоо сонсогч та бүхэнд хүсье да. Сонсогч танд Монголын Евангелийн эвслийн захиалгад баримтад яриа нэвтрүүлэг өрлөө. За одоо Евангелийн эвсэл энэ төр гэхээр айгүй гоё ойлгомжтой болсон болоо тийм ээ. Өнөөдөр бид Христийнхээ учир нь олдохгүй олон урсгал чиглэлээр монголчуудыг төөрөлдүүлж байна уу гэсэн сэдвээр үрдийн гэгээ Христийн чуулганы пастор Түмэн Баярмын хэрхэмтэй ярилцлаа. Тэгээ энэ дундаа бид нэр маш аюултай байж болох яг сонсогч таныг аюул руу түлхэж болох тэр гаж урсгал гэж зүйлийн талаар бас ярьлаа. Нэрэ бодоход бол үнэхээр аюултай байна. Хүнийг гэр бүлээс нь салгах, за тэгээ нийгмээс нь таслах, ажил төрлөөс нь гаргах одоо Монголын нийгэмд бол байж боломгүй юмыг сурталчилдаг тийм зүйлсийн талаар ярьлаа. Эндээс тавс олон зүйлийг ойлгож авсан болов уу гэж итгэж байна. Эх 7 хоногийн баасан гарагч шинэ сэдвээр шинэ дугаараараа эргээд уулзъя. Сонсогч та сайхан амраарай. Танд баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд Баярлалаа. Та бүхэнд. Энэ номыг одоо нийлээд түүхэнд хамгийн их баримттай нотлогоотой яриаг их сурвалжтай ярина. Баримтат яриа нэвтрүүлэг.